50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ирдэ 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэмхати 642 литрээр оролцсон. Бурбас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Үзэгчдээ үндэсний лотерейн 2015 оны 9-р сарын 14-ний дугаар сая шууд нэвтрүүлгийн дундуур техникийн шалтгааны улмаас тасалдсан. За харин бид яг газар дээрээс нь бүх машинуудаа яг тухайн үед хөндлөнгийн хяналтынхантай хамтд нь ажиллуулж бүх 25 бөмбөлгөө амжилттай гаргасан байгаа. За юуны төрөнд нийт одоо дөрөвдий тоглож байгаа үндэсний лотерей тоглож байгаа бүх хүмүүсээс уучлалт хүсгэн зүйтэй болов. Яг нэвтрүүлэг шууд явж байхад дөрөвдигийн 3 дугаар зэргийн эхний тоонууд гарч ирээд шууд дамжуулах төхөөрөмж саатснаар бид шууд дамжуулалтаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй болсон. Гэхдээ бид хөндлөнгийн дахин хэлье. Хөндлөнгийн хяналтынхны хамтаар хөндлөнгийн хяналтынхныг байлгаж ягаад тоонуудаа цааш нь үргэлжлүүлэн гаргаж ирсэн байгаа. За ингээд энд бол хөндлөнгийн хяналтын буюу яг үндэсний лотерейн ажилтан оюун жаргалын бүгэлдсэн 2015 оны 9-р сарын 14-ний бүгэлдсэн тоонууд байгаа. Тэгэхээр оюун жаргалд их баярлалаа. Эргээд судалтаа сугараа. За дөрөвдигийн 3 дугаар зэргийн хонжуурын эхний тоонууд та бидний шууд дамжуулалтын үед харсанчлан 6, 8, 6, 4 гэсэн тоонууд байгаа. За яг энд таарж байгааг нь үзэгчд маань бас хамтд нь хараад явж болно. За 6, 8, 6, 4. Энэ бол дөрөвдигийн 3 дугаар зэргийн хонжуурын тоонууд. Яг энд харалтаа таарж байгааг та бүхэн харж болно. За дараагийнх буюу дөрөвдигийн 2 дугаар зэргийн хонжуурын тоог та бүхэндээ эндээс харж байгаад хэлье. Энэ бол 3, 7, 7 тэг гэсэн тоо байгаа. За энд яг адилхан харгалзсан тоон 3, 7, 7 тэг 3, 7, 7 тэг гэсэн тоо байгааг та бүхэн харж байгаа бах. За дөрөвдигийн хамгийн сүүлийнх буюу 1-р зэргийн хонжуурын тоо болвол за эндээс 3, 4, 2, 4 гэсэн тоо гарч ирсэн байгаа. За ингээд энд харгалзж байгаа тоог та бүхэн бас анхааралтай хараарай. 3, 4, 2, 4. 3, 4, 2, 4. За ингээд дөрөвдигийнх яг өндөрлсөн. За харин 6D буюу 50 сая төгрөг хожих боломжтой тэр 6 тоо ямар тоо байсан бэ гэдгийг та бүхэндээ эндээс хэлье. 3, 4, тэг 1, 5, 4 гэсэн 6 тоо дарааллын дагуу гарч ирсэн байгаа. За харгалзах тоонууд бол яг энд байна. 3, 4, тэг 1, 5, 4. 3, 4, тэг 1, 5, 4. За хамгийн сүүлийн буюу 120 сая төгрөг хожих боломжтой 7 тоо. За бонус өмлөг бол тусдаа. За эхний 6 тоо бол энд яг гарч ирснээр 17, 21, 38, 25, 27, 13. За хамгийн сүүлийн бонус өмлөг бол 39 гэсэн бөмбөлөг байсан. За 17, 21, 38, 25, 27, 13 бонус өмлөг 39. За олон үзэгчд маань шууд нэвтрүүлэг дундуур тасарсан учраас бас янз бүрийн хар бууж иж магадгүй. Тэгэхээр нэвтрүүлгийн хөтлөгч за мөн дээрээс нь нийт энд ажиллаж байгаа хамт олонны зүгээс хариуцлагатайгаар одоо хэлэхэд өнөөдрийн энэ шууд явуулсан нэвтрүүлэг маань шууд явуулах төхөөрөмж ус болж алдаа гарсан шууд дамжуулалт маань зогссон. Гэхдээ тоонуудаа бид үргэлжлүүлэн гаргасан. За хөндлөнгийн хяналтынхан маань бидэнтэй хамт сууж исэн. Тэгээ мэдээж яг энэхүү хуудас бол үнэн зөв бодтой явсан гэдгийг илтгэн. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг бол энэ хүрээд өндөрлж байгаа. За дараагийн нэвтрүүлэгт шууд дамжуулалтанд иймэрхүү асуудал гарахгүй байгаасай гэж бодож ийн. Ер нь гарахгүй байхыг цаашдаа хичээх болно. Ингээд та бүгдийг манай нэвтрүүлгийг анхаар үзсэн явдалд их баярлалаа. За мөн дахин үзэгч та бүхнээсээ уучлалт хүсье. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа баяртай. 50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо.
2 550 994 3 төрлийн дөрөвдөө эзэн. Пати 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.